Минасан конничева. За ингээд өнөөдөр болохоор энэ хоёр түвшний дүрм цуврал 5 буюу Нагийн нэний нийтдээ 38 дүрм тайлбартахад бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг бол энэ хоёр түвшин дотор хамгийн урт бөгөөд хамгийн олон дүрм агуулсан ийм бичлэг байх нэ. Ингээд хэдүүлээ эхэлцгээе. За өнөөдөр хамгийн ихний дүрм бол Ни Кошта Котова Най. Ни Кошта Котова Най. Утга нь болохоор ер нь бол энэ нь дээр энэ нь аюулгүй гэсэн утгаар илэрхийлж байгаа юм байна. Жишээ өгүүлбэр Кюрио ва Такай ни Кошта Котова Найга Кёми га най шигото нара цузуканай камо ширенай. Кюрио ва Такай ни Кошта Котова Найга Кёми га най шигото нара цузуканай камо ширенай. За мэдээж цалин бол илүү өндөр, илүү сайн байвал зүгээр тийм ээ. Гэхдээ цалин хичнээн сайн байгаа, цалин хичнээн өндөр байгаад тухайн ажилдаа одоо тийм дуртай биш, сонирхолгүй байх юм бол энэ ер нь их удаан үргэлжлэхгүй, явцгүй байхаа гэж. Дараагийн өгүүлбэр Цукаретеру токини ва юккури ясуму ни кошта кото ва аримасен. Цукаретеру токини ва юккури ясуму ни кошта кото ва аримасен. Ядарч байгаа үедээ, ядраад байгаа үедээ жаах ингээд амраад авахд илүү итгэхгүй, амраад авсан зүгээрээ гэж. Дүрм 2. Ни котаэте. Ни котаэте. Гол утга нь болохоор ямар нэгэн нөхцөл байдлыг тийм ээ одоо хүлээж авах, тухайн нөхцөл байдалд тааруулах гэсэн утгаар илэрхийлж байгаа юм байна. Жишээ өгүүлбэр Жон сан ва оя но kitai ni kotaeru tame ni Nihon de isshoukemme binkyou shiteru. Жон сан ва оя но kitai ni kotaeru tame ni Nihon de isshoukemme binkyou shiteru. Жон сан аав ээжийнхээ итгэд найдварыг хөсөрдүүлэхгүй тулд тийм ээ итгэд найдварыг даахын тулд итгэлийг нь алдахгүй тулд Японд үнэхээр хичээж байгаа. Хичээлээ маш сайн хийж байгаа. Minasan no request ni kotaete konkai no live de wa shin kyoku o 2曲 披露します。Minasan no request ni kotaete konkai no live de wa shin kyoku o 2曲 披露します。Та бүхнийхээ хүсэлтээр тийм ээ та бүхнийхээ хүсэлтээр энэ удаагийнхаа тоглолтоороо хоёр одоо шинэ уран бүтээл та бүхэнд өргөн барья гэж юм тийм ээ. Та бүхнийхээ хүсэлтээр энэ удаагийн одоо лайв гэдэг нь за тоглолтож болж гин эсвэл нэвтрүүлэг хийж болж гин тийм ээ. Үүгээр далимдуулж та бүхэндээ хоёр шинэ уран бүтээлээ төлөвлөе гэж. Дүрм 3 ни сайште. Ни сайште. Утга нь болохоор сүрү токини ни сакидачи гэсэн байна тийм ээ. Токубетсу no наникаをする始める時に使う言葉. За ямар нэгэн онцгой зүйлийг эхлэх үедээ ашигладаг ийм дүрм байх нэ гэж. Жишээлбэл 入居に際しての注意事項を説明します。入居に際しての注意事項を説明します。За ингээд байр норхтой холбоотойгоор танд одоо өөрчлөлөн одоо анхаарах зүйлүүдийг тайлбарлаж өгье. За ялангуяа Японд бол юм хэрэгтэй. Одоо байрны гэрээ хэлээ, байрны түрээсийн гэрээ хэлээ. Тэгэхэд бол урьдчилаад за байранд ороход бол ийм зүйлийг анхаарах хэрэгтэй гэж тайлбарж өгдөг байгаа. Дараагийн өгүүлбэр менситсуに際してしっかりと練習しておいた方がいいですよ。面接に際してしっかりと練習しておいた方がいいですよ. За ярьцтай холбоотойгоор тийм ээ ярьцлага өгөхөөс өмнө маш сайн бэлдсэн дээрээ. Дүрм 4. За дүрм 4 дээр болохоор
Ни кагитте гэж. Ни кагитте. Утга нь болохоор no by даке зеттай ни най. No by даке токуни соо де ару гэсэн утгатай байна тийм ээ. За жишээ өгүүлбэр уншицгаая. Эхний өгүүлбэр 彼女に限って遅刻するなんてありえない。何かトラブルでもあったのかな。彼女に限って遅刻するなんてありえない。何かトラブルでもあったのかな. За түрүүн дүрмдэр бол утга нь байсан тийм ээ. No by даке. Тэгээд зеттайны най. Тэгэхээр 彼女の場合тэр эмэгтэйн тохиол тэр эмэгтэй болвол遅刻するなんてありえない. Хоцрох ямар ч одоо шалтгаангүй тэр байнга одоо эрт ирдэг. Ямар нэг асуудал үүссэн юм байх та. Дараагийн өгүүлбэр. 彼に限って約束を忘れるはずがないと思うんだけど、彼に限って約束を忘れるはずがないと思うんだけど、彼の場合тэр залуу бол одоо хэлсэн зүйлээ амласан зүйлээ мартах учиргүй. Тэр бол үргэлж хэлсэндээ хүрдэг шүү дээ гэсэн санаал илэрхийлж байна. Дахиад нэг өгүүлбэр байгаа юм байна. 急いでいる時に限ってなんでいつも渋滞なのよ。急いでいる時に限ってなんでいつも渋滞なのよ. Янгэл амар ингээд яараал те ажлаас осрох гэж ч юм уу хичээлээс осрох гэдэг амар яарж яхад яагаад ингэ үргэлж ингээд төгжрээд идэх юм бол гэсэн санаал хэлж тийм ээ. За ийм кейсүүд маш олон байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дүрэн болвол зөвхөн эерэг утгаараа биш бас сөрөг утгаараа ашиглаж болох нэ гэж. Дүрм 5. Ни соинай. Ни соинай. Утга нь болохоор киттода ни мачигайнай гэсэн байна тийм ээ. Тэгэхээр зэрэггүй орчуулах юм бол ер нь гарцаагүй гэсэн утгаараа орчуулж болох нэ. Жишээ өгүүлбэр この会社は離職率が高いし何か問題があるに相違ない。この会社は離職率が高いし何か問題があるに相違ない. Энэ компани орсон хүмүүс нэгэд амар их ажилласаа ингээ гардаг. Ер нь ажлаас гардаг хүмүүсийн тоо маш их байдаг. Тэгэхээр энэ компанид ямар нэг асуудал байгаас гарцаагүй. 僕らの秘密を漏らしたのはキムさんに相違ない。僕らの秘密を漏らしたのはキムさんに相違ない. Бидний нууцыг задсан Кимээс гарцаагүй. За 4-6 руу орцгоё. Дөрөв 6 нийттэй гэсэн байна тийм ээ. Утга нь болохоор Д. За жишээ өгүүлбэр. 雨の場合、スポーツ大会は体育館にて行います。雨の場合、スポーツ大会は体育館にて行います. Бороо орох тохиолдолд энэ спортын тэмцээн уралдааныг зааланд дотор одоо зохион байгуулна. 本日のイベントは1階の広場にて行います. 本日のイベントは1階の広場にて行います. Өнөөдрийн ивентийг нэг давхрын талбайд зохион байгуулна гэж. За ингээд номер 7. Номи наразу гэсэн байна. Номи наразу. Утга нь болохоор даке диванаку. Жишээ өгүүлбэр. 彼は英語のみならずスペイン語も話せる. 彼は英語のみならずスペイン語も話せる. Тэр англи хэл төдийгүй испаниар ч гэсэн ярьж чаддаг. 地震で家をのみならず家族も失った. 地震で家のみならず家族も失った. Газар хөдлөлтийн улмаас орон гэрээ төдийгүй гэр бүлийг хүртэл алдсан. За 4-8 иппанаши. Утга нь болохоор ишта мамада гэсэн байна тийм ээ.
すべきことがあるのにしないでそのままの状態にしてしまうことを表す. Ямар нэгэн зүйлийг хийж байгаа тэр чигийг орхих. Дуусалгүй орхих гэсэн утгатай юм болоо да. За доор нь ингэсэн байна. Minus үе дээр цэцгээр гэдэг гэж байна. Өөрөөр хэлбэл иппанаш гэдэг бол ихэвчлэн одоо сөрөг утгаар ашигладаг байна. Жишээг үлбэрүншээ. Учины кайру то цумага тереби о цуке панаши де нитета. Учины кайру то цумага тереби о цуке панаши де нитета. Гэртээ ирсэн чинь эхнэр маань зургтай асаалттай унтчихсан байсан. Дараагийн үлбэр Покеттони окане о ире панаши де синтаку шите шиматта. Покеттони окане о ире панаши де синтаку шите шиматта. За ийм кейсийг бол хүн болгон мэдэх байхаа тийм ээ. Над бас тохиолж ирсэн юм байна. Өмднийг хараад одоо мөнгө байгааг мэдэхгүй шууд тэр чихээр нь угаалгын машин тэгээд угаацсан. Гэсэн үг байна. Ингээд дараагийн дүрм 9. Буру. Хонто ва соо де ва най но ни ноо ёо ни фурумао. Буюу яг үүндээ тийм биш боловч тийм юм шиг тийм ээ дүр эсгэх гэж орчуулж болохоор байна. Жишээ өгүүлбэрлээ орцгоё. За ингэсэн мэт тийм ээ майнас оно имидэ цэцгаварайро буюу энэ дүрэн бас л яг нь сөрөг утгаар ашиглагдах нэ. Жишээ өгүүлбэр карэ ii хито бүттэйру кэдо хонто ва сайтэй на хито yo. Карэ ii хито бүттэйру кэдо хонто ва сайтэй на хито yo. Тэр залуу сайн хүн нэг л сайн хүний төрөсгөө явааддаг. Яг үүнд цааш худлаа шүү. Энэ хутгаар цааш нэггүй гар шүү. Мада кодомо но кусэни отона буччатте доушта но. Мада кодомо но кусэни отона буччатте доушта но. Жоох юм байж хүүхдэн байж нэг том хүн шиг царайлаад яагаад байгаа юм чинь. Дүрм 10. Най кото ни ва най гэсэн байна. Най кото ни ва най. За утга нь болохоор шинакериба най гэсэн байна. Жишээ хэлбэрлээ орцгоё. Нихонго га арутейдо дикинай кото ни ва нихон де аробайто суру no wa muzukashii. Nihongoをある程度できないことには日本でアルバイトするのは難しい. Японд тодорхой хэмжээний ингээд сурцсан байхгүй бол Японд цагийн ажил хийдэг хэцүү. 上司に相談してみないことにはお答えできません. 上司には相談してみないことにはお答えできません. За энийг бол удирдлагатаа тийм ээ дээд удирдлагатаа одоо мэдээлж зөвлөлдөхгүйгээр одоо би шууд ингэж хариулт өгөх боломжгүй байна. За ингээд 4.11 рүү орцгоё. Най кото ва най кото мо най. Утга нь болохоор тоо юу каносэга ару камо ширинай. Зиттай ни тоо ва иенай. гэсэн мэн тийм ээ. Хантэй ёо сакеру тамэни цэцгаварайру ииката. Буюу ямарваа нэгэн зүйлийг шууд эсэргүүцэхгүйгээр тойроо утгаар жаахан зөөлрүүлж хэлэх үед ашиглах юм байна. Жишээ өгүүлбэр Коре мада таберареru. 食べられないことはないけど賞味期限が切れているのでやめておいた方がいいと思うよ。これまだ食べられる？食べられないことはないけど賞味期限が切れているのでやめておいた方がいいと思うよ. Энийг идж болох юм болов уу гэж тийм ээ. Тэгсэн чинь за данаачныхоо идэж болохгүй ч юм байхгүй л те. Гэхдээ хугацаанд дуусчихсан байгаа учраас ер нь дэмий яхаа гэж тийм ээ. Шууд болохгүй гэхгүйгээр жаахан зөөлрүүлж хэлж байгаа хэлбэр юм тийм ээ. Дараагийн өгүүлбэр Атарашику дикта рамен тен дou datta? Mainichi sugoi kyoritsu da yo ne. Oishiku nai to mo nai desu kedo, uchi no chikaku no ramen ten no hou ga yasukute oishii desu. Atarashiku dikita ramen ten dou datta?
毎日すごい行列だね。美味しくないともないですけど、ちょっとうちの近くのラーメン店の方が安くて美味しいです。Шинээр нэгдсэн рамены газар хэр юм болоо. Өдөр болгон хүмүүс ингээ амар их очирлах юм тийм ээ. Тэгсэн чи хариуд нь амтгүй бол биш л дээ. Гэхдээ миний хувьд л манай гэрээ хажууд байдаг рамены газар нь баг илүү хямдхан бөгөөд амттай санагдсан шүү. Шууд гүй амтгүй гэж хэлэхгүй штэ. Арай зөөлөр арай илтгэр хэлж байна. 4.12 ないで済む図に済む утга ньしなくてもいいэсвэлなくても問題はないгэж тийм ээ. За энэ дөрмийн гол санаа нюанс нь болохоор зэрэггүй心配していたことが起こらず安心したというニュアンスが含まれるгэж. Эхний хэлбэр予約しておいたおかげで待たずに済みました。予約しておいたおかげで待たずに済みました. Захиалга өгсөн байсны ачаар харин ашгүй цаг нэг зарцуулсангүй шүү, нэг хүлээсэнгүй шүү гэж юм тийм ээ. 学校ではみんな同じ制服を着るので服のことは悩まずに済みます。学校ではみんな同じ制服を着るので服のことで悩まずに済みます. Сургуулиар бүгдээрээ яг адилхан тийм одоо дөрөв товцомс учраас манайхан хувцсны тал дээр хичээлдээ явахдаа юу хүмүүснэ гэд санаа зовх шаардлагагүй. 4.13 ないでもない、ないものでもない. Гол утга нь全くないわけではない.場合によってはするгэсэн юм тийм ээ. За огт тэгдэггүй ч биш л дээ. Нөхцөлөөс хамаарат бол хаяа тэгэх ингэх үе бий гэсэн санаа илэрхийлж байгаа юм байна. Жишээ хэлбэрлэл орцгоё. 映画館に行かないでもないんですが、パソコンで映画を見る方が多いですね。映画館に行かないでもないんですが、パソコンで映画を見る方が多いですね. Яг кино театр руу огт явдаггүй ч юм уу, кино театрт үздэггүй ч бол биш л дээ. Гэхдээ ер нь бол би ингээд гэртээ ингээд ноутбукээрээ ихэвчлэн кино үздэг юм дөө. 本を読まないでもないんですが、漫画の方が好きです。本を読まないでもないんですが、漫画の方が好きです. За ном бол огт уншдаг бол биш ээ. Хаяа бас уншнаа. Гэхдээ би манга дээр дуртай гэсэн байна. Ингээд 4.14 ないとも限らない。ないとも限らない. もしかしたらかもしれない. 絶対にそうだとは言えない. тийм ээ. За энэ дөрмийн гол санаа болохоор хэрвээ ямар нэгэн зүйл болж магадгүй шүү санаа илэрхийлж байгаа. Жишээлбэл 何かトラブルがあったときは早急に上司に報告しないと後々大問題にならないとも限らない. 何かトラブルがあったときは早急に上司に報告しないと後々大問題にならないとも限らない. Ямар нэгэн асуудал гарсан үед аль болох хурдан удирдлагадаа мэдээлж явахгүй бол дараа нь илүү том асуудал гарах үедээ илүү том асуудал гарч магадгүй. この辺りは泥棒が多いのでしっかり鍵をしておかないと私の家も泥棒に入られないとも限らない。この辺りは泥棒が多いのでしっかり鍵をしておかないと私の家も泥棒に入らないとも限らない. Энэ хавьер нь хулгайч ихтэй. Тийм учраас гэр орноо сайн төвчж явахгүй бол ер нь манайх ч гэсэнтэй ялгаагүй хулгайд өртөж магадгүй шүү. Ингээд 4.15 нагара гэсэн мэт нагара. Харин энэ нагара бол утга нь
ноны кередомо мөртлөө боловч гэж орчуулж болох нэ. Жишээ хэлбэр 카레와 신유 샤인でありながら態度が偉そうだ. 자, дахиад уншия. 카레와 신유 샤인でありながら態度が偉そうだ. Тэр дөнгөж оржсон шинэ ажилтны байж байгаа нэг томоо гэж нэ. Ямар шинэ ажилтны шинжүү баавар гэх юм уу? 悪いことだと知ってながら彼は平気で嘘つく. 悪いことだと知ってながら彼は平気で嘘つく. Худлаа ярих нь одоо сайн зүйл биш гэдгийг цаад чинь уг нь мэдчих байгаа байхгүй. Тэгээ мэдсэр байж мэдж байгаа мөртлөө цаад чинь өстэй ямар ч нүрний хөрлөгөө худлаа яриа шүү дээ. За 4.16 なんて予想していなかった事実を見たり聞いたりした時の驚きгэсэн мэт тийм ээ. Тэгэхээр зэрэггүй ямар нэгэн зүйлийг одоо харсан эсвэл хэн нэгнээс сонссон ч юм уу тэр үедээ одоо гайхаж эсвэл балмагдаж байгаа ч юм уу тийм сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгааг ойлгож болох нэ. Жишээ хэлбэр 初心者が一人で登山だなんて無謀すぎるよ. 初心者が一人で登山だなんて無謀すぎるよ. Дөнгөж анхлан хичээлэгч тийм ээ. Анхлан суралцагч ганцаархнаа уулан давирна гэдэг бол хэтэрхий эрсдэлтэй. この量で1200円だなんて信じられない. この量で1200円だなんて信じられない. Ийм хэмжээгээр ийм порцтойгоор 1200 yen гэдэг бол итгэмээргүй юм аа гэж. Ингээд 4.17 Ни ататте эсвэл ни атари. За утга нь болохоор сөрөө токи гэсэн мэт. Сөрөө токи. Ямар тохиолдлын дүрм ашигладаг вэ гэхээр токубетсу на бамен я жуйоо на бамен де цукау. Жишээ нь ямар тохиолдолд 신학기,入学,卒業,就職, 결혼, 합격, 시행などгэсэн мэт тийм ээ. За ингээд чиглэл орцгоё. 卒業にあたり皆さんに送りたい言葉があります. 卒業にあたり皆さんに送りたい言葉があります. Ингээд төгсөж байгаа учраас төсөлтэй холбоотойгоор та бүхэндээ миний зүгээс хэлэх үг байна. 結婚するにあたり2人の将来のプランをしっかり話し合った. 結婚するにあたり2人の将来のプランをしっかり話し合った. За гэрлэхээр болсон биш тийм ээ. Үүнтэй холбоотойгоор хоёр биенийхээ ирээдүйн төлөвлөгөөгөө маш сайн ярилцсан, зөвлөлдсөн. 4.18 Ни оожите гэсэн байна. Ни оожите. Утга нь болохоор ни авасатай буюу тэр нь энд тааруулах, тохируулах гэж орчуулж болох нэ. 日本語のレベルに応じてクラスを分けます. 日本語のレベルに応じてクラスを分けます. За Япон хэлнийх нь төвшөнд нь тохируулж ангид хуваарлана. パーティーに参加する人数に応じてどれだけお菓子を買うか決めます. パーティーに参加する人数に応じてどれだけお菓子を買うか決めます. Үйлчлэгт оролцох хүмүүсийн тоонд тааруулж хэр их амттан авахаа шийднэ гэсэн байна. За ингээд дараагийн дүрм. 19 に限らずбуюуだけでなくгэсэн байна тийм ээ. Жишээ хэлбэрлээ орцгоё. この映画は子供に限らず大人も楽しめます. この映画は子供に限らず大人も
тано шимимас. Энэ кино зөвхөн хүүхэд багчууд төдийгүй томчууд ч гэсэн үзэхэд гоё кино, хөгжилтэй кино гэсэн байна. Том сан ва кёни кагиразу ицумо акаруи. Том сан ва кёни кагиразу ицумо акаруи. Том сан зөвхөн өнөөдөр ч биш л дээ. Ер нь байнга л ийм инээд хүртэй, баяр хүртэй цоглог байдаг. 40 ни кагири. Ни кагири. Утга нь болохоор ни даке токубетсүни гэсэн мэт тийм ээ. За зөвхөн энэ тохиолдолд л онцгойлон гэж орчуулж болох нэ. Жишээ хэлбэр 5時前にご来店の方に限りビール1杯無料でサービスします。5時前にご来店の方に限りビール1杯無料でサービスします。За зөвхөн 5 цагаас өмнө ирсэн үйлчлэгчдэд зориулж тийм ээ. Шар ариг нэг бокалыг нэг одоо гласыг үнгүй өгнө гэж. Дараагийн өгүүлбэр 2000円以上お買い上げのお客様に限り今なら 10% 割引します。2000円以上のお買い上げのお客様に限り今なら 10%割引します。 2000 ба түүнээс дээш үнийн дүнгийн худалдаа авалт хийсэн үйлчлэгчдэд зориулж одоо 10% амдар зарсан байгаа гэж. За 421 ни куаэте утга нь дакэдинаку сарани буюу зөвхөн энэ төдийгүй бас дээр нь бас нэмэлтээр гэж орчуулж болохоор байна. Kubota сан ва専門的な知識に加えて経験も豊富な方なのでとても頼りになります。Kubotaさんは専門的な知識に加えて経験も豊富な方なのでとても頼りになります。Kubotaさんмэдлэгийн тал дээр үнэхээр мундаг төдийгүй дээрэс нь маш их туршлагатай учраас үнэхээр хэрэгтэй, үнэхээр нэмэр болно гэж бодож байна. 今学期から初級クラスに加えて中級クラスでも教えるようになった。今学期から初級クラスに加えて中級クラスでも教えるようになった. Энэ хичээлийн жилээс эхлээд анхан шат төдийгүй дээр нь дунд түвшний хичээл гэсэн зааруулсан. Тэгээд 422 ни сакидатте гэсэн мэн тийм ээ. Утга нь болохоор ноо маено 준비として必要なことをする. За ямар нэгэн зүйл болох юм бэ тийм ээ. Тэрний бэлтгэл ажил болгож шаардлагатай зүйлсийг хийх гэж ойлгож болох нэ. Жишээлбэл соцгио буюу төгсөлтийн талаар эсвэл рюгаку буюу гадаад сурах гэдэг юм уу тийм ээ. Жишээ хэлбэр 引っ越しに先立ちまとめられる荷物はまとめておきます。引っ越しに先立ちまとめられる荷物はまとめておきます. За нүх чавцаас урьдчилаад боож баглах янзлж болох ачаануудаа бүгд нь бэлдээ тавьчихъя. オリンピックの開催に先立ち応援グッズやチケットなどの販売が開始された。オリンピックの開催に先立ち応援グッズやチケットなどの販売が開始された. За Олимпийн нээлттэй холбоотойгоор урьдчилаад Олимпиатай холбоотой одоо бараа бүтээгдэхүүн болон тасалбар борлуулагдаж эхэлсэн. За 423 にしたらにすればにしてみたらにしてみれば. Утга нь нуу тачибаны татте考えるとбуюу хэн нэгний байр сууриас авч үзэх юм бол хэн нэгний байр сууриас үзвэл. Жишээ хэлбэр 海外で一人暮らしなんて両親にしてみたら心配なんじゃないの.
海外で一人暮らしなんて両親にしてみたら心配なんじゃないの? Гадаад харийн улсад одоо ганцаар амьдрах гэдэг бол эх орондоо байгаа хүлээж байгаа аав ээжийнх нь одоо нүдээр өнцгөөс харах юм бол санаа зовж таараа шүү дээ гэж. 私にしてみたらあなたの言うことはいいわけにしか聞こえない。私にしてみたらあなたの言うことはいいわけにしか聞こえない. За миний бодлоор миний зүгээс харахад бол чиний над хэлээд байгаа юмнууд чинь ерөөсөө л дандаа шалтгаан гэж сонсогдож байна. За 4:24. Ни штева гэсэн бэ те. Ни штева. Утга нь ни фусавашкунай кара ёсоо сареru кикка то чигаtte. Төсөөлж байсан үр дүнгээс өөр байх үед ашиглана гэсэн байна. Жишээлбэл 10月にしてはまだまだ暑いね. 10月にしてはまだまだ暑いね. 10 сар гэхэд халуун л байгаа дээ шүү гэж тийм ээ. Уг нь 10 сар гэхэд чинь сайхан сэрүү ороод гоё болдог боловч халуун байгаадах юм аа гэж санаа илэрхийлж байна. Дараагийн өгүүлбэр. 勉強しなかったにしてはいい点が取れた. 勉強しなかったにしてはいい点が取れた. Хичээлээ хийгээгүй гэхэд давтаагүй гэхэд бас дайггүй сайн оноо авсан байх шүү. 25. 4:25. Ни сугинай гэсэн байна. Ни сугинай. За тэрнээс энэ сэтгэхгүй гэж ойлгож орчуулж болох хаа. Ингээд жишээ хэлбэрлэл орцгоё. Каре но иттеру кото wa demakase ni suginai. Каре но иттеру кото wa demakase ni suginai. Цаадгач хэлж байгаа ярьж байгаа зүйл дандаа нэг ховжив худал хурамгаас цаашгүй. Киккёку шигото wa seikatsu suru tame no shudan ni sugimasen. Киккёку шигото wa seikatsu suru tame no shudan ni sugimasen. Эцсийн эсрэг энэ ажил гэдэг чинь ажил хийнэ гэдэг чинь амьдрахын тулд одоо ашиглаж байгаа нэг арга хэлбэр юм байна шүү дээ гэсэн санаа тийм ээ. Амьдрахын тулд, өмсөж зөөхийн тулд, идэж уухын тулд, байр саваа бэлтгэхийн тулд одоо ажил хийсээр аргагүй. 4:26 ни сотте. Ни сотте. Утга нь болохоор ни штагатте кара ханаренай ёоны гэсэн байна те. Тэр зэрэггүй тэрний энэний дагуу гэж орчуулж болох нэ. Kiiro no sen ni sotte narande kudasai. Kiiro no sen ni sotte narande kudasai. Шар зураасны дагуу очирлно. 川に沿って200メートルぐらい歩くと右に黒色の建物が見えます。川に沿って200メートルぐらい歩くと右に黒色の建物が見えます. За голын дагуу гол дагаад 200 м орчим алхах юм бол баруун гар талд чинь хар өнгөтэй тийм барилга байгаа. 4:27 Ницки гэсэн байна. Утга нь болохоор но таме тою риюдэ. Түүний улмаас, үүний улмаас ийм шалтгаанаар. Жишээ өгүүлбэр Heiten Nitsuki Tennai Zenpin Hangaku Seru. Heiten Nitsuki Tennai Zenpin Hangaku Seru. За манай дэлгүүр ингээд таагдчихж байгаамаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор үнээс шалтгаалаад манай дэлгүүрийн бүх бараа 50% амьдралаа. 本日のコンサートは大雨につき中止とさせていただきます. 本日のコンサートは雨につき中止とさせていただきます. Өнөөдрийн тоглолт борооны улмаас цусгатгаар боллоо. 4:28 Ни цукете.
Утга нь болохоор сүрү то ицумо онаji kimochi ni naru гэсэн мэт тийм ээ. За ямар нэг зүйл ингээ хийх юм бол үргэлж одоо онаji kimochi ni naru гэж байгаа. Жишээ хэлбэрлэлөө орцгоё. Tokidoki benkyouをやめたいこともあるが、電話で家族の声を聞くにつけて、もっと頑張らなければと思う。時々勉強をやめたいこともあるが、電話で家族の声を聞くにつけて、もっと頑張らなければと思う. Ингээд заримдаа ингээд хичээл хиймээргүй ч юм шиг, хичээлээ болмоор ч юм шиг тийм ээ. Сургууль гарчмаар ч юм шиг. Тийм санагдах үе байдаг. Гэхдээ ингээд гэрийнхэнтэй уцаар яриад, гэрийнхнийхээ ингээд сайхан ярилцаад ингээд хоолойг нь сонсохоор зэрэггүй. Ер нь л илүү хичээх хэрэгтэй, хичээх ёстой гэж тийм бодол орж ирдэг. 今の旦那から結婚する前にもらった手紙を読むにつけて、たくさんデートしたことを思い出す。今の旦那から結婚する前にもらった手紙を読むにつけて、たくさんデートしたことを思い出す. Одоогийн нөхрийнхөө одоо гэрлэхийн өмнө надад одоо бичиж өгчсэн захиануудыг ингээ уншихаар зэрэггүй зөндөө их одоо болзоонд явжсэн тэрийг санаанд орж байна гэж тийм ээ. 今の旦那ぎの одооний нөхөр. За 429 に伴ってутга нь болохоор Aが変化するとBも一緒に変化するгэж тийм ээ. Эхний өөрчлөлтийг дагаад дараагийн өөрчлөлтөөс гарна гэж. 人口の増加に伴って交通渋滞や大気汚染が問題となっている. 人口の増加に伴って交通渋滞や大気汚染が問題となっている. За ингээд хүн ам ингээд нэмэгдэж байна тийм ээ. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор одоо замын төвчрэл болон агаарын бохирдлоос нэмэгдэж байна. Асуудал болж байна. 年を取るに伴って白髪が多くなります. 年を取るに伴って白髪が多くなります. Нас явахын ирээр, нас нэмхийн ирээр цагаан ус их нэмэгдэх юм байна уу? Ингээд 4:30 に他ならないгэсэн мэт тийм ээ. に他ならない. Утга нь 以外のものではない. 絶対にだгэсэн байна. Тэр өөр зүйл бол байхгүй. Гарцаагүй энэ зүйл гэсэн санаал хэлж байгаа юм байна. Жишээ хэлбэрлэлөө орцгоё. 彼が N1 に合格にできたのは努力の結果に他ならない. 彼が N1 に合格できたのは努力の結果に他ならない. Тэр N1 тэнцэж чадсан болохоор тэрний өөрийнх нь одоо хичээл зүтгэлийн үр дүн юм аа. Түүнээс гарцаагүй гэж. 僕がここまでやってこられたのも家族や友人、恋人の支えがあったからに他なりません. 僕がここまでやってこられたのも家族や友人、恋人の支えがあったからに他なりません. Энэ гоё хэлбэр шүү дээ. За би энэ хүртэл ингэж явж ирсэн. Энэ хүртэл ингэж хийж чадсан болохоор гэр бүл, тэгээд найз нөхөд, тэгээд хайртын маань дэмжлэг байсан учраас юм шүү дээ. Та бүгдийн минь дэмжлэгээс одоо би өдөө зэрэгтэй явна гэсэн санаал хэлж байгаа юм байна. Ингээд 4:31 にもかかわらず. Утга нь болохоор ноны гэсэн мэ тийм ээ. Ноны. Боловч мөртлөө гэж орчуулж болохоор байна. Ингээд эхний жишээ хэлбэр 努力したにもかかわらずうまくいかなかった
努力したにもかかわらずうまくいかなかった. Хичээл зүтгэл гаргасан боловч, үнэхээр хичээсэн боловч сайн байж чадсангүй. 田中さんのおじいさんは90歳にもかかわらず毎日5キロ走るほど元気だ. 田中さんのおじいさんは90歳にもかかわらず毎日5キロ走るほど元気だ. Танaka саны өвөө 90 настай мөртлөө өдөр бүр 5 км гүйж чадах хэмжээний тийм л сэргэлэн цовоо эрүүл сарвал хүндээ. Ингээд 4:32 Ни мото зүйтэй. Утга нь болохоор ямар нэгэн зүйл тулгуурлаж гэж орчуулж болохоор байна. Жишээлбэл Коно драма ва жижитсу ни мото зүйтэй цукурарета моно desu. Коно драма ва жижитсу ни мото зүйтэй цукурарета моно desu. Энэ кино бодит болсон явдал тулгуурлаж хийгдсэн. Seika ni мото зүйтэй適切な給与を支給した. Seika ni мото зүйтэй適切な給与を支給した. За түүний одоо өсөлт, ур чадвар тийм ээ. Түүнд нь одоо тохируулж би тохирсон цалиг нь өгсөн. 33 дугаар дүрм нү. За нү гэдэг бол най буюу үгүйсгэлийг илэрхийлж байгаа маань тийм ээ. Кино ва немурену ёроを過ごした. Кино ва немурену ёроを過ごした. Өчигдөр унтаж чадсангүй. Эсвэл өчигдөр унтсангүй. Том сан ва Икитагата дайгакуに合格できて喜びを隠せぬ様子だった. Том сан ва Икитагata大学に合格できて喜びを隠せぬ様子だった. Том сан сурмаар байсан их сургуультай тэнцээд тэгээд одоо маш их баярлаа тийм ээ. Тэр баярлж байгаа одоо тийм дүр төрхөө царайгаа нууж чадаагүй гэж. 4:34 Нүкини шите нүкиде. Утга нь болохоор оо коорёны ирээсү оо нозойтой буюу ямарваа нэгэн зүйлийг авч хаях тэрнгүү байх гэж санал хэлж байгаа юм байна. Суимасен васаби нүки де оnegai dekimasu ka? Суимасен васаби нүки де оnegai dekimasu ka? Уучлаарай васаби хэрэггүй шүү. Эсвэл уучлаарай васабигүйгээр хийгээд өгөөрэй гэж. Katai hanashi wa nuki ni shite kyou wa tanoshiku nomimashou. Katai hanashi wa nuki ni shite kyou wa tanoshiku nomimashou. За одоо энэ сериосны яриагаа болио тийм ээ. Энийгээ болио тэтүүлээ өнөөдөр гоё хөгжилтий ууцгай. 4:35 нүкү гэсэн юм тийм ээ. Утга нь болохоор сайгоо маде гамбатте сүрү. Эцсийн мөч хүртэл тийм ээ хичээнэ гэж орчуулж болохоор байна. 日本のストレス社会を生き抜くために私たちが考えなければいけないことは何だろう。日本のストレス社会を生き抜くために私たちが考えなければいけないことは何だろう. Японы одоо энэ их стрессийн нийгэмд тийм ээ. Одоо ингээд өртчихгүй тулд асуудалд орчихгүй тулд бид нар юг бодох ёстой вэ? Санаа оноо юу байна? Манайхан санаа оноогоо хэлээрэй гэж. Shikenchu onaka ga itaku natta ga nan toka saigo made taenuita. Shikenchu onaka ga itaku natta ga nan toka saigo made taenuita. Шалгалан дундор гид зингээр өвдсөн. Тэгсэн боловч би яаж хийж чагаад шалгалт дуустал твцэж чадсан. 4:36 の上で上の. Утга нь болохоор тоо юу тэнから考えるとтоо юу方面でгэсэн байна те.
За ер нь нэг иймэрхүү маягтай иймэрхүү хандлагатай байгаад байна гэдэг ч юм уу. Эсвэл үүнээс үзвэл гэж орчуулж болохоор байна. Том сан ва кинкожо но рyu de honjitsu oyasumi shimasu. Том сан ва кинкожо но рyu de honjitsu oyasumi shimasu. Том сан эрүүл мэндийн шалтгааны улмаас өнөөдөр амарнаа. Kono terebi bangumi wa kodomo no kyoiku jou yoku nai. Kono terebi bangumi wa kodomo no kyoiku jou yoku nai. Энэ телевиз нэвтрүүлэг хүүхдийн боловсрол талаасаа бол энэ тийм сайн биш ээ, сайн нөлөөтэй зүйл биш байна гэж. 4:37 no koto dakara no koto dakara. Утга нь болохоор nano dakara kitto nano dakara kitto гэсэн юм тийм ээ. За ийм учраас лавтай гэж орчуулж болохоор байна. Жишээ хэлбэрлэл орцгоё. 教えるのが上手な田中先生のことだから、きっとこの難しい文系も分かりやすく説明してくれるだろう。Танака сенсей хичээлээ Танака багш хичээлээ үнэхээр мундаг заадаг, гоё заадаг. Тийм учраас лавтай энэ одоо ийм хэцүү одоо дүрмийг ч гэсэндээ биднэрт маш амархан одоо ойлгогдохоор гоё тайлбарлаж өгч чадах ба гэж. 甘いものが大好きなジェシカさんのことだから、これをお土産に持って行ったらきっと喜んでくれるだろう。甘いものが大好きなジェシカさんのことだから、これをお土産に持って行ったらきっと喜んでくれるだろう. Jessica сан амттанд амар дуртай учраас энийг бэлэг болгоод аваад очих юм бол цаадах ч амар баярлах баха. За ингээ өнөөдрийн хамгийн сүүлийн дүрм. No motode. Утга нь болохоор no shitade ni tayotte гэж байна. Тэгэхээр зэрэггүй ямар нэгэн зүйлийн доор, удирдлагын доор гэдэг юм эсвэл нүмер нөлөг гэж орчуулж болохоор байна. Жишээ хэлбэр хито ва минна хоно мото ni byōdō de aru. Hito wa minna hono moto ni byōdō de aru. Бид бүгдээрээ хүмүүс тийм ээ. Бид бүхэн хуулийн дор бүгд тэгш хэрэгтэй. 津波で親を失った彼は祖父母のもとで育てられた。津波で親を失った彼は祖父母のもとで育てられた. Тэр цунамигийн үеэр цунамигийн улмаас ингээд аав ээжгээ алдсан юм аа. Тийм учраас тэр өвөө эмээ дээр өссөн гэж орчуулж болохоор байна. За ингээд хэдүүлээ өнөөдөр нийтдээ 38 дүрмийн ард гарлаа. Цаг хугацааны хувьд нэлээд зарцууллаа хэдүүлээ тийм ээ. Тэгэхдээ эргээр харах юм бол нэг дүр маш олон дүрм мэдж авлаа. Ингээд хэдүүлээ дараагийн N2-ийн цоврал дүрмээр уулзцаая. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.